Hello guys. Би сая өчигдөр бичлэгээ хийсэн. Яагаад нөгөө нэг аялалтаа юу авч авах хэрэгтэй вэ? Хүүхдүүдэд юу хийсэн штэ. Энийг авч явна, тэрийг авч явна гэж мэгээд. Одоо би өмнө нь Тэнүүн Чанисгээд цуг нээдэг байсан гэдгийг хэлсэн штэ. Тэгээд гинт зогссон гэсэн штэ iPad-ны мэднэ үстэ. Өчигдөр харуулсан. Тэгээд iPad маань ажиллахгүй болсон гэсэн штэ. Тэгээд би бичлэг хийгээгүй тэр удсан үеүүдтэй нэлээ олон уралдаанд ороод амжилт гаргасан. Бүр хэд гэж одно баг мэдгүй. Баг тоолж амжаагүй. За. Тэгвэл өнөөдөр би та нартай ямар их амжилт гаргаснаа та нартай хуваалцъя. Тухлан сууж. За, миний хамгийн ихний амжилт бол уншлагатай холбоотой. Уншлага. Миний уншлагын. Би уншлагын урданда 1-р байранд орсон. Би 103 үг уншсан. Энэ яг минийх шүү. Хаалтаа. Ийм тэнүүгээд битсэн байгаад. За, та нар нүүнэт гээд уншиж болно л доо. Нүүнэт. За, тэгсэн юм. За. Дараагийн амжилт бол Toyota гээд машины нэг үйлдвэр байдаг штэ. Ээж маань Toyota машин ундаг. Тэгээд би Toyota машины нэг уралдаанд ороод шилдэг аргатсан. Зургийн уралдаан шүү. Энэ яг жинхэнэ ойрог зураг нэ. Ойрог. За, тэгээд энэ хамгийн сонин нь орсон гэхдээ ялсан тийм та. За, тэгээд энэ би мэдгүй болохоор уншиж чадахгүй л дээ. Гэтэ та нар бол уншиж болно. Ардаа энэ тогтоодог юмтэй. Гэтэ тогтоож чадаагүй л дээ. За, дараагийн амжилт бол хүрд. Би хүрдэндээ бас 1-р байр авсан. За, дараа нь мэдээж татвар мэднэ үсттэй. Би татварын зурагт ороод 1-р байранд орсон. Татвар. Татвар. Гэтэ ориг зургийг үзэглэн болгоно гэж даваад авцсан л та. Эрхийн бичиг 80,000. Би 80,000 төгрөг авсан. За. Энэ болохоор амттны ертөнц. Миний ад жаргалын ертөнц. Тэр нэг зохион байгуулалтын юуны тухай зуусан бэ гэвэл миний ад жаргалын ертөнц. Тэгээд мэдээж чихрлэг юм идэхээр нэг гоё болоод явдгийн штэ. Тийм болохоор би амттны ертөнц зурсан. Халтаа ямар гоё байгаад. Амар гоё. Энийг би яг зурсан шүү. Яг өөрөө шүү. Энийг бол үзэсгэлэн болгоогүй. За, тэгээд би $100 очсон.
тэр нэг зохион байгуулагч нь Америкт байдаг юм байна л да. Тийм болохоор Америкаас Монгол руу $100 гэхэл чинь одоо 300 хэдэн мянга цэнгийн. За. Тэгээд дараа нь би 3 дээд сурдаг. Нөгөө нэг 3 дээд юу заадаг вэ? Үгүй. Монголын оюун ухааны артемд юу заадаг вэ гэд хэлсэн штэ. Тэгээд энэ сертификат. Энэ сертификат нь хамгийн эхлээд би сертификатыг авсан. Тэгээд би аймгийн аврах шалгаруулах тэмцээнд спорт үйлдэнд орсон байхгүй юу? Тэгсэн чинь бас тэди өгсөн. Тэди, цагаан багвай. Намайг тэрээцгүй чи. Ёо, хөрхөн байц. Баг пупигээ дуудчихорой. За, тэгээд дараа нь аймгийн аврах шалгаруулах. Үгүй, салбарын аврах шалгаруулах тэмцээнд би өрөмжлөл авсан. Бас хуруундээ шүү. Тэгээд түүнтэй хамт хүрэл медаль авсан. Хүрэл медаль. Гоё. Энэ яг минийх шүү. Гайхалтай биш гэж үү? За, тэгээд би хас банк миний үедээ өчигдөр нөгөө нэг аяллаа тухай мөнгөгүй бол карт хийхдээ илгээд байсан. Тэр карт би түүнийг хас банкаас очсон гэсэн шүү дээ. Тэр чинь үнэндээ тэмцээ. Гэтэ би байр эзлээгүй дээ. Энэ яг миний карт. Гэтэ одоо л ягч мөнгө нь ороогүй. 50,000 төгрөг нь дараа орж ирнэ. За. Тэгээд дөнгөчхөн өчигдөрхөн би нэг сургалтанд явсан. Сургалт англи хэлэндээ. Англи хэл. Хата англи хэл. Тийм сургалтаа төгссөн. Тэгээд энэ сертификат нь тэгээд сонсоод зургийг бас орсон байхгүй юу? Бас талархал авсан. Төгсөөд талархал алда. Энэ тийм. За. Сэлэнг аймгийн нийтийн номын сан дотор хоёулаа шүү. Хоёулаа Сэлэнг аймгийн нийтийн номын сан дотор. За нэг ийм л олон юмтай боллоо. Амжилттай боллоо. За та нар бас уралдаан тэмцээнд ороорой. Тэгвэл бас над чиг ийм их амжилттай батламж баг би хитэн батламжтай би 1 2 зад мэдгүй. Та нар бас уралдаан тэмцээнд орвол над чиг ийм олон амжилттай болно шүү. Уралдаанд ороод хүрүүлэх нь тийм ч чухал биш. Зөвхөн хичээл хийхдээ. Хичээхгүй миний хандаа өдлөө дөөрөө өдөл чинь нөөл би тудлаа ангаагаа самнаа ухаа гэж юм. Ингээс хандаа өдлөх үү? Амтай л үү? Тэрэгтэй л үү? Гахтай л үү? Байхгүй. Өөрөө хийжээж
өөрөө хийж иж, өөрөө зурж иж заавал амжилт эзлэхгүй байж болно. Гэхдээ чи гомдох хэрэггүй. Дараа дахиад уралдаан тэмцээнд ор л доо. Тэгж олно үсттэй. Яагаад болохгүй гэж. Тийм үсттэй. За. Ингээд манай өнөөдрийн бичлэг өндөрлөж байна. Та бүхэн баяртай.